За хамгийн анх 7 жилийн өмнө гарсан Euphoria гэдэг одоо энэ олон ангит кино маань ингээд нэг цэг тавигдлаа гэж би бол бодож байна. Өмнөх 7 хоногт 3 дугаар бүлгэнд дуслаа. За би өнөөдөр яг энд юу ярих гэж суугаад байна вэ гэхээр одоо энэ Euphoria-гийн 3 дугаар бүлэгт хүний итгэл шашин, ялангуяа Христийн шашин, Christianity яг ямар төрлөөр гарч ирв. Яг ямар утга агуулга өөртөө ингээд тэгээд энэ сизон дотор ямархуу ингээд ийм үр оройл гаргасан бэ гэдэг талаар ярих гал сууж байна. Тэгээд маш их иймэрхүү Christianity холбоотой моментууд байсан. Зарим нь бол яг юу гэх юм ба Байбл уншиж үзээгүй хүмүүс Christianity-ийн талаар сайн мэдэхгүй хүмүүс ойлгохгүй байгаа байхгүй яг юу болоод байгаа энэ ард нь ямар утга агуулга байгаад байгаа гэдэг ийм бодолтой хүмүүс зөндөө байгаа гэдгийг би ойлгосон болохоор энэ бичтгийг хий гэж бодсон. За миний төлөвлөгөө яг юу байна вэ гэхээр би ерөнхийдөө гол хідэн дөрүүдийн талаар тэдний амьдралд яг шашин гэдэг зүйл яг ямар роль агуулга тий гараад ирв. Яг юу болчих вэ? Тэдний амьдралд яг тэр болсон зүйлүүд нь шашинтай ямар холбоотой байв тий Байблтай ямар холбоотой байв гэдэг талаар ярих гэдэг сууж байна. Эхнийх нь бол хүмүүс бол ингэж бодоод байгаа байхгүй. Лос Анжелес одоо гэдэг хотод энэ бүх үйл явц болоод байгаа шүү дээ. Калифорни мужийн Лос Анжелес хотод. За энэ эхнийх нь заяа эхний локейшн. Хоёр дахь локейшн нь Silver Boots гэдэг тэр клубын нэр байгаа. Бүх бас энэ аимшигтэй заван зүйл болоод байгаа газар байгаа шүү дээ. Энэ хоёр локейшнийг Байблийн Содом and Гомора гэдэг хоёр хоттой зүүрлээд байгаа байхгүй юу? Яагаад вэ гэхээр тэр хоёр хот бол бүр хэдэн мянган жилийн өмнө байсан. Яг Old Testament-д бичсэн байгаа байхгүй юу? За Old Testament гэснээс би одоо энд бүр яг товч бүгд тодорхой ярьж байгаа уршихгүйгээр Bible хоёр бүлэгт хуваагддаг. Эхнийх нь Old Testament, хоёр дахь нь New Testament. New Testament дээр Jesus Christ ингээд энэ дэлхий дээр ирсэн энэ хорвоо дэлхий дээр ирээд энэс цаашаа түүхийг бичдэг бол Old Testament Jesus Christ-ийг ирэхээс өмнөх түүхүүдийг бичдэг. За тэгсэж тэр Содом and Гомора гэдэг хоёр хот Old Testament-ийн номон дээр бичигдсэн байдаг байхгүй юу. За ямар хоёр хот вэ гэвэл яагаад тэр хоёр хотыг энэ Лос Анжелес Silver Boots гэдэг хоёр локейшнд зүүрлээд байна вэ гэвэл бас л яг адилхан. Яг юм хар бараан маш их лаасан давцсан, маш их ийм нүглэн давцсан хот байсан гэж үздэг, бичдэг байхгүй юу. Тэгээ бурхан үнэхээр тэр хотыг аврахыг хүссэн ч дотор нь байгаа хүмүүс өөрсдөө тэрийг хүсээгүй болохоор бурхан тэр хотыг сүйтгэсэн гэж бичдэг. Бурхан тэр хот руу галаар ингээд ийм бороо оруулаад тэр хот ингээд бүр ингээд газрын юунаас ингээд харчигдсан гэж ярьдэн шүү дээ. Тэгэж ярьж байгаа байхгүй. Тийм болохоор энэ бас айгүй сонирхолтой теори байгаа. Тэр хоёр локейшнийг энэ хоёр Байблийн бүр амар дээр үед байсан энэ аимшигын хоёр хоттой зүүрлүүлсэн бас надад айгүй сонирхолтой санагдсан. Дараагийнх нь бол нөгөө бидний сайн мэдж байгаа гэр бүл байгаа шүү дээ. Нөгөө одоо энэ бүх энэ хамаг хар бараан амьдралаас ингээд тусдаа гараад амьдэрсэн гэр бүлээрээ яг эхний анги дээр рүү яг асуудалд орчоод энэ гэр бүл дээр очиод ингээд цуг хоолойдээ суудаг шүү дээ. За тэгэхэд хүмүүс бол энэ гэр бүлийг мормон гэж үзээд байгаа байхгүй юу? Манайхаа мормон бол биш. Энэ мормон байх ямар ч арга байхгүй. Яагаад вэ гэвэл би яагаад энийг ойлгосон бэ гэхээр тэр айлын нэг охин нь одоо рүүг ингээд автобусны буудлын руу хөргөж өгдөг момент байдаг шүү дээ. Машин дотор явж байгаа. Тэр үед машинаас нь толны хэсгнээс нь ингээд розери унжуулсан байгаа байхгүй юу? Яагаад розери хараад би католик гэж мэдсэн бэ гэхээр мормончууд розери ашигладаг. Протестантчууд розери ашигладаг. Зөвхөн католикууд розери ашиглаж залбирдаг. Тийм болохоор тэр айл католик, мормон биш. Би мормон бол шал өөр байдаг. Би мормоны Christianity-ийн хэсэг гэж ярихыг ерөнхийдөө бол өөрөө яг хувьтай бол хүсдэггүй. Гэхдээ би одоо энэ бичлэг дээр яг бас мормоны талаар яриад ерөнхийдөө бол суухгүй. Тийм болохоор мормон бол биш. 100% биш. За хоёр дахь нь энэ гэр бүлтэй холбоотой сонирхолтой факт нь юу вэ гэхээр яг гэрийнхэн тэр хаяг нь Жирузалем 613 гэдэг хаяг дээр байгаад байгаа байхгүй. Бид нар одоо тэр нөгөө жижигхэн цаасан дээр нь харж болно те. Одоо Жирузалем гэдэг ч одоо өөрөө Кристиан хүмүүсийн хувьд бол маш ариун газар байхгүй. Одоо хэдийн ингээд энэ нийгэмд болоод байгаа дайн те энэ Жирузалем одоо ингээд ийм маш их дайныг хийж ин те энэ Палестин руу дайрч байгаа энэ аимшигын зүйл болж байгаа ч гэсэн яг факт нь бол яг факт байхгүй. Яг ингээд факт бол фактээр үлдсэн. Яг Жирузалем бол үнэхээр ариун газар маш чухал газруудын нэг Christian faith-үүдийн хувьд чухал газруудын нэг байхгүй. За 613 гэдэг тоон юу илэрхийлж байгаа вэ гэхээр Old Testament байгаа шүү дээ бидний сая ярьсан. Тэнд 613 удаа зүүнүлийн талаар бичсэн гэж байгаа байхгүй. Зүүнүлийг бичсэн тоон 613 удаа.
За одоо бөөнөрөө ингээд 4 руугаар явчих. Тэгээ миний эхлэмээр байгаа хүн Аламо. Энэ Silver Boots-ийн захирал те. Энэ бас л хамгийн заваан зүйлүүдийн ингээд гол хүмүүсийн нэг штэ. За миний Аламогоос ойлгосон зүйл юу вэ гэхээр яг одоо ээж нь бол өөрийнх нь гол хүннээс те амьдралынх нь гол хүн байсан, итгэдэг байсан гол хүн байсан. Даанч ингээд итгэлийг нь маш олцсон, тэр хүүхдийн зүрхэнд бол маш их гүн шарах үлдээсэн. Харин шашны талаас би ингээд яг энэтэй юу холбож ярих гэдэг вэ гэхээр яг ээжтэй нь болцожсэн тэр нэг найз залуу нэсэн шүү дээ. Ингээд тэр хоёрын төлөө бүх зүйлийг хийсэн. Тэр хүн өөрөө амар Christian гэдгийг одоо энэ сезоны тэр нэг ангитай маш ингээд юм тод харуулдаг байхгүй юу? Даанч ингээд ээж нь бол үнэхээр тэр хүн сэтгэлтэй байгаагүй болсон болохоор ингээд болсон болохоор гэж угаас сэтгэлтэй анханасаа байгаагүй болохоор тэр хүнийг ингээд хурам ихлээд хүүхдээ аваад явчихсан шүү дээ. За би миний зүгээр ойлгоод байгаагаар Аламо ингээд жоохон байхдаа тэр бүх зүйлийг хараад ингээд бурханд итгэдэг хүн, итгэлтэй хүн ийм арчаагүй байд юм бэ, тэ? Бурханд итгэдэг эрэгтэй хүн ингээд эмэгтэй хүнээр өөрийгөө ингээд хууруулаад ингээд арчаагүй ингээд үйлээд үлдчихдэм бэ гэдэг юм толгонд нь суучж байгаа байхгүй. Тэр хүүхдийн хувьд бурхан гэж байдгүй юм байна гэдэг ойлгоод авчиж байгаа байхгүй. Тэр ойлголтоос тэр бүх дүр зураглалыг хараад. Тийм болохоор бид нэг харж байгаа тий хамгийн анх рүү Аламодор ирээд бурхан хойлон учруулсан гэж бодож байна гэж хэлэхэд уртаас нь ингээд гайхаад чи бурханд итгэдэг юм уу гэж утгатай нэг юм асуудаг шүү дээ. Do you believe in God? Тийм болохоор тэр хүн том болох тэр явцдаа ерөөсөө бурхантай ойр байгаагүй, бурханаас харин чухал байсан. Яагаад гэвэл жоохноос нь эхлээд би ингээд бурханд итгэдэг эрэгтэй хүн болчих юм бол намайг манай ээж шиг хүн гарч ирээд бас л ингээд намайг амар өвтгөн гэдэг ийм зүрхэнд нь айц байсан болохоор тэр хүн угаасаа бурханаас амар хол амьдрахыг хичээсэн гэдгийг хичээсэн гэж угаасаа бурханаас амар ингэж холдож амьдэрсэн гэдэг нь айгүй харагддаг. Би л авдаг гэж бодсон хувьдаа. Нэтийг яриа гэж бодож байна. За нэтийн тал дээр бол үнэхээр аимшигын гонигтай өгсөн тэрийг бараг тэр ангийг үзчихсэн хүн болгон бол дотор амар юм айц мэдэрсэн байх гэж бодож байна. Яг бол надад бол тэрийг үзэхэд амар тухгүй анги байсан. Тэгээ яаж өөд болсон бэ гэхээр ингээд амьдар нь булцсан шүү дээ. Тэгээд тэрийг хүмүүс амар юм сонирхолтой талаар нь харуулдаг байгаа байхгүй. Одоо газар амьдар булгацсан гэдэг нь нэтийг ингээ нэг өсөндөө ингээ юм там дотор байна гэдэг байгаа байхгүй. Там гэдэг чинь өөрөө яг юу гэж орчуулагддаг вэ гэхээр бурханаас үрдийн хол гэж орчуулагддаг байхгүй. Хүний сүнс тамд очлоо гэхэд хизээч бурхантай ингээ буцаж уулзах ямар ч боломжгүй тийм хол очиж байгаа гэсэн үг байхгүй. Тэгээд тэрүүгээрээ юу харуулад байна вэ гэхээр нээт амьдралынхаа турш өөрийнхөө эгоноос болоод өөрийнхөө дотор байгаа тэр үзэн ядалт бүх аимшигын зүйлээсээ болоод бурханаас маш их холдсон. Маш их холдсон болохоор одоо ингээд хариуг нь авж байгаа тэр бүх зүйлийнхаа одоо ингээд суулуулсан байсан тэр бүх зүйл нь одоо ингээд өөрийг нь ингээд амар алж байгаа, өөрийг нь бурханаас улам холдуулж байгаа. Тэгээд тэр газар доор байгаа нь ингээд аль үшээ ингээд өөрөө тамд очсон. Бурханаас аль үшээ хол ингээд хар мянга орилоод чи ингээд аль үшээ оройтцсан момент болчихж байгаа байхгүй. Тэрийг тийм зүйлийг харуулж байгаа гэж үзэж байгаа юм байлаа. Тэр нь бол бас амар юм хүчтэй мессеж юм шиг санагдсан. Хүн ингээд тамд очихоор ямар амар өдөн те яг бурхнаас хүн хол ахаар ямар аимшигтай гэдгийг харуулсан юм шиг санагдсан надад. За дараагийнх нь Кейси байгаа. За Кейсигийн хувьд бол ингээд бид нар мэдж байгаа OnlyFans хийж байгаа. Нөхрийг аврахын тулд нөхөрдөө мөнгө олж өгөхын тулд сүүлдээ тэгээд баг медийг ингээд аврахын тулд OnlyFans-тай үлдэхээр шийдчихэж байгаа шүү дээ. Ер нь бол өөрөө ч гэсэн тэрэндээ ингээд би чадах юм байна гэдэг нэг юм итгэл төрсөн тэндээ үлдчихэж байгаа шүү дээ. Гэхдээ ойр дотныхон хүмүүстэй хинт ч ингээд нээд өгцнийг хэлээгүй хинт ч ингээд юу болсныг хэлэхгүй байгаа шүү дээ. Одоо зөвхөн медигээс өөр хинч мэдэхгүй. Гэхдээ ингээд нийгэм рүү бол амар юм худлаанд дүр зүрх харуулад ингээд өөрөө тийм биш байж ингээд фейк юм харуулад байгаа байхгүй. Хуурамч юм харуулад байгаа байхгүй. Тэгээ шашинтай ямар холбоотой би ярих гэдэг нь вэ гэхээр сүүлийн анги дээр яг зураг авалтныхаа ингээд юм өнцөг нь ингээд хаарсан байгаа байхгүй. Кейсийг ингээд авцсан байгаа байхгүй юу? Араас нь TikTok-ийн хийдэг гэрэлээд шүү дээ. Тэрний ингээд цагирган нь ингээд толгойнхаа арт нь ингээд байрлалцсан байгаа байхгүй. Тэр нь яг хэсэг яг яаж харагдсан бэ гэхээр юм сейнт шиг харагдсан байхгүй. Маш олон Christianity сейнтүүдийг толгойнхаа арт ингээд юм гэрэлтэй гэж харуулдаг. Зөвхөн сейнтүүд биш бурхныг ч гэсэн Mother Mary-г ч гэсэн тийм бүгднгийн ийм гэрэлтэй харагдуулдаг. Тэгээ кейсийг тэгж харагдуулж байгаа.
Би тэгээ ихэндээ бодсон байхгүй. Энэ одоо яг юунд оромжлол явагдаад байна те? Энэ одоо юу вэ гэж бодсон. Дараа нь би уншаад үзсэж юм. Тэр нь ингээд юуг илэрхийлж байгаа гэхээр тэр гэрэл нь өөрөө хуурамч. Ард нь байгаа гэрэлний пластик хуурамч гэрэл. Тэгээд Кейсигийн ийм хуурамч холонесийг харуулж ингээд байгаа байхгүй. Тэр хүн ийм амар фейк гэдгийг тэр дүр зураглалаар харуулж байна гэж тийм бас ийм теори яваад байгаа юм. За дараагийнх нь Мэди. За Мэди бол үнэхээр хүн болгоны ингээл юм хайртай дүр аваад байгаа шүү дээ. Бүгдээрээ дуртай бараг ингээд Мэдид хайргүй хүн гэж одоо бараг байхгүй болчиход байгаа шүү дээ. Бүгдээрээ л энэ дүр дуртай эйфорийг тийм хамгийн анхнаас нь ахуулаад Мэдигийн тал дээр бол маш их яг аутфитийн тал дээр нь шашинтай холбоотой аутфит маш их орж ирсэн. За миний хамгийн анх харсан аутфит нь ингээл розери зүүцэн байсан те үзүүндээ. За окей би тэгээ бодсон. Окей Мэди ч өөрөө латин бүсгүй те. Латинчууд ихэнх нь католик байдаг. За энэ талаар би цаашаа ярьж өгнө. За розери зүүцэн байна. Би окей гэж бодлоо. За дараагийнх нь Нейт болон Кейсигийн хорин дээр очлоо. Тэгэхэд палажных нь нурууны үргэлжлэн розеригээр дамжаад ингээ унжаад ирсэн байхгүй розери. Тэгээ бүхснийх нь тэндээ кросс ингээ унжаад ирсэн байхгүй. Надад бол хувьдаа тэр бол үнэхээр таалагдаагүй. Энэ бол бүр одоо юу юм бэ жоохон доромжлол шиг харагдаад байгаа байхгүй. Тэр хүн өөрөө католик байж болно те. Гэхдээ кроссыг яг тийм газараа ингээд унжуулсан байна гэдэг нь ер нь бол би бол ойлгохгүй. Би бол өөрийгөө ер нь энэ орчин үеийн урлаг орчин үеийн модыг би ойлгодог гэж өөрийгөө бол үздэг байхгүй. Гэхдээ ямар нэгэн хэмжээ хязгаар цензур байх ёстой гэдэгт ч гэсэн бас итгэдэг. Тэгээ тэр бол унжуулаад ороод ирсэн. Надад айгүй нэг гой санагдаагүй. За энэ бол нэг төлөө хоёрт те. За энэ тэгээд ингээд дууслаа те палажтай холбоотой ингээд розери унжуулсан. За дараагийнх нь ингээд Рүүтэ Jesus Christ-ийн талаар ярьж байгаа байхгүй юу? Ингээд удахгүй ирнэ. Битээ санаа зов удахгүй ирнэ гэж хэлдэг шүү дээ. It all goes back to Jesus. He's coming. Тэгээд нэгсэндээ тэр нь одоо миний бодлоор хараад байгаа үзэг маань юу вэ гэхээр үнэхээр Jesus Christ сүүл нь ирсэн юм шиг санагддаг. Бүх юмыг ингээд цэгцэгтэн тавьсан юм шиг санагддаг. Бурхан үнэхээр ирээд тусалсан юм шиг санагддаг байхгүй надад. За сүүлийнх нь Мэдигийн талаар ярих гэдэг юм юу вэ гэхээр outfitтэй дахиад холбоотой. Палажны тал дээр ярих гэж байна. Тэр сүүлийн палаж байсан шүү дээ. Сүүлийн өмнөх анги дээр ч лөө сүүлээс өмнөх анги дээр гарцсан юм бариун палаж те. За энэ дээр байгаа зургийг ихэнх нь бол ойлгохгүй байж магадгүй. Энэ бол Our Lady of Guadalupe гэдэг манай Mother Mary байгаа. Mother Mary-гийн Our Lady of Guadalupe-гийн түүх нь юу вэ гэхээр Мексикт болсон байхгүй юу? Одоо Хуан Диего гэдэг Мексик залуу дээр өөрөө Our Lady of Guadalupe гарч ирээд уулан дээр хахад гарч ирээд чи ингээд тэр church-ийн эзэнд нь очиод яг энэ газар уулан дээр church барь гэж хэлээ гэж хэлдэг байхгүй. Тэгээ Хуан Диего ингээд очиод зөндөө гуйсан чи ингээд хэлсэн чи итгэхгүйсэн өөрт нь ингээд Mother Mary-тэй уулзсан гэдэгт итгэхгүйсэн байхгүй. Тэгээд бидэрт ингээд нотлогоо аваад ир түүл итгэе гэсэн. За тэгсэж Хуан Диего очиод ингээд Mother Mary-д хэлдэг те. Тэгсэж Mother Mary за тэгвэл чи энэ уулан дээр байгаа сарнаануудыг түүгээд аваачдаг. Яагаад сарнаа тусан бэ гэхээр яг тэр үед өвөл тэр уулан дээр сарнаа хизэж ургадаг юм байна. Ургах ямар ч боломж байхгүй. Тэр авийн хүмүүсийнх нь ярьдаг юм нь юу гэхээр бурхны ингээд үнэхээр ид шидээр тэр сарнаа ургах боломжтой гэж үздэг юм байна. За тэгсэж Хуан Диего тэр сарнаануудыг хурааж аваад өөрийнх нь хувцсанд ингээд хургаад авчихсан байхгүй. Одоо ингээд энэ тэр үед эрэгтэй хүмүүс надад энэ палачиг хүмүүсдэг байсан юм байна л та. Тэгээд тэрэн дотроо ингээд бид нар нөгөө аргалт төдөн шүү дээ ингээд дээлээ ингээд дээшлүүлээд тэрэн шиг ингээд хувцаа дээшлүүлээд дотор сарнаагаа овоолоод чөрч руу очоод чөрч тэр гол хүнтэй нь очоод ингээд епископтой нь очиж уулзж байгаа байхгүй юу. Тэгээд сарнаагаа доош нь ингээд унгаар харуулсан чинь дотроос нь Our Lady of Guadalupe-гийн зураг гарч ирдэг. Энэ бол үлгэр биш. Ягаад гэвэл одоо ч ихсэн Мексикт Our Lady of Guadalupe-гийн зураг одоо хүртэл байдаг. Хамгийн чухал юм нь Our Lady of Guadalupe Мексикийн сая хүмүүсийг католик болгосон. Тийм болохоор нэг ясандаа одоо ингээд Our Lady of Guadalupe-г харуулж байгаа нь гайхалтай байхгүй. Гэхдээ нөгөө талаасаа ингээд ийм ямар палаж байсныг бид нар бүгдээрээ мэдчихэж байгаа тийм биз дээ. Ийм бариун, богинохон тийм гой харагдчихсэн үнэхээр гой харагдчихсэн үзэсгэлэнтэй харагдчихсэн. Гэхдээ яг Mother Mary яг тийм юм дээр аваачаад тийм ямар Mother Mary-г ингэж хүмүүс түгээх зүг үү гэдэг л байгаа байхгүй. Тийм болохоор энэ тал дээр бол би бас бодож л байгаа яг зөв үү буруу юу гэдэг тийм. Надад бол нэг тийм анх харчаад яг трейлерээс нь харчаад би шууд таньж байгаа шүү дээ Our Lady of Guadalupe. Надад бол тэгэл нэг гоё бол харагдаагүй. Хувьдаа бол нэг гоё харагдаагүй. Яг палажинда биш, яг өмссөн байгаадаа биш. Зүгээр яг Our Lady of Guadalupe-г тийм палажин дээр гаргаад тавьсан байгаа надад бол гоё харагдаагүй. Яг өөрөө бол ингээд дүр маань үнэхээр гайхалтай харагдчихсан. Гэхдээ яг дахиад хэлчихье яг тийм талаар, тийм замаар Our Lady of Guadalupe Mother Mary-г нийгэмд харуулах нь зүв байсан уу гэдэг л байгаа байхгүй.
За Дексийн тал дээр бол амар товч бүгд тодорхой ярьчээ. Яг эхний анги дээр рүүд хэлдэг шүү дээ. Хэрвээ чи Christian болвол би чамтай найзлахгүй. Яагаад бол Christian хүмүүсийг амар их жааж хийдэг гэж хэлдэг тийм үү. Гэхдээ өөрөө бид нар ингээ харсан шүү дээ. Тэр бүлгийнхаа турш season 3-ын турш ингээд хажууд байгаа ойр дотны бүх хүмүүсийг өөрөө жааж хийсэн. Их сүүлийн анги дээр ингээ сайн найзаагаа жааж хийсэн. Ээжтэй холбоотой ингээ муухай зүйл хэлж жааж хийж байгаа байхгүй. Тэр нь тэгээд яг миний бодлоор юу харуулсан юм санагдсан бэ гэхээр энэ яг тиймэрхүү хүмүүс яг Christian хүмүүсээс амар юм юу хүлээдэг. Төгс хүмүүс үдээдэг. Одоо Christian хүн юм байна. Тэгвэл чи ямар ч алдаа гаргах хэсгүй чи төгс байх хэвээр. Чи хүн жааж хийж болохгүй. Чи хүн ингэж болохгүй. Чи ингэж болохгүй. Мэдээж болохгүй. Үнэн. Гэхдээ Christian хүмүүс ч гэсэн алдаа гаргадаг. Адилхан л ундаг. Гэтэ хамгийн гол нь унчаад босч ирэхийг хичээдэг хүмүүс байхгүй юу. За одоо ингээ гол төрлөө орё те рүүгийн тал дээр. Рүү бол үнэхээр ингээд бурхныг олох гэж маш их хичээсэн. Бурхны талаар эхний ангиас эхлүүлээл ярьж эхэлсэн. Тэгээ бурхны талаар яагаад ингээд ойлгосон бэ гэхээр яг эхний ангин дээрээ тэр гэр бүл рүү очиод хартыг штэ ингээд ямар гайхалтай амьдарч байгаа, ямар тайван амьдарч байгаа ингээд те. Тэгээ эхний анги дээр нөгөө л нэг лекси дээр ярьдэн штэ. Одоо би хэрвээ ингээд итгэлтэй төрсөн бол те. Одоо юу юм бэ? Би амьдралынхаа турш ингээд бурханд итгэсэн итгэл байсан бол би ийм харт тамхинд ороод яг одоо амьдарч байгаа шиг амьдрахгүй байх байсан тахта гэд лексид хэлдэн штэ. Тэгээд бас хэлсэн зүйл нь юу вэ гэхээр тэр гэр бүл одоо нөгөө Jerúsalem 663 гэсэн хаяг дээр байгаа гэр бүл байгаа шүү дээ. Тэр гэр бүлээс илүү аз жаргалтай гэр бүл амьдралтай хизээж харж байгаагүй гэж хэлдэг тийм ээ. Тэгээд тэндээс эхлүүлээд рүү ингээд Али гээд найз дээр очиод ингээд тэрнийхэн талаар ярьдаг, бурхан руу очимоор байгаа ярьдаг. Тэгээд Байбл уншиж эхэлдэг тийм сонсож эхэлдэг явж байхдаа. За тэгээд бид нар хардаг тийм рүү ингээд church дотор суугаа залбирч байгааг нь харуулдаг. Бас нэрээ church нь католик church байгаа байхгүй. Надад бол ер нь айгүй таалагдж байгаа. Католикийг айгүй харуулж байгаа. Католикийн үзэсгэлэн гоог харуулахыг айгүй хичээсэн юм шиг надад бол санагдсан. За босоо сэдв рүү оръё. Рүү ингээд залбирч байгааг нь бид нар хардаг. Тэгээд залбираад явсны дараа ингээд зам дээр явж байхдаа ингээд тийм жижигхэн хосолд ордон шүү дээ санаандгүй. Тэгэхэд ингээд бууж ирээд урд нь байсан мод ингээд шууд огцом шатчихдаг. Тэгэхэд рүү ингээд өвдгөн дээрээ суугаад ингээд амар шокнд орсон дуустсан шүү дээ. Тэр сериал дуустал үл яадаг үл тийм. Тэг хүмүүс бол ихэнх нь ингээд жоохон ойлгохгүй байхгүй яг юу болчихв. Юу болоод өнгөрч үү гэд. Гэхдээ яг миний бодлоор Байбл уншиж байсан хүмүүс эсвэл Christian хүмүүс бол тэрийг хараад шууд ойлгосон. Окей. Гайхалтай. Үнэхээр гайхалтай энэ юу вэ? Мессеж нь те бүр гайхалтай харуулсан мэн гэж үзэж байгаа байхгүй. За тэр нь юу вэ гэхээр Old Testament гэж ярьсан шүү дээ бөөнөрөө те Old Testament дээр Moses гэдэг prophet байсан. За Moses гэж хэн байсан бэ гэвэл Old Testament-ийн гол prophet-уудын нэг байсан. Тэгэхээр товч яриаг гэвэл бурхан өөрөө гарч ирээд Holy Spirit өөрөө гарч ирээд Moses-тэй ингээд юм шатдаг бутаар гарч ирж ярьсан гэж байгаа байхгүй. Галны тусламжтайгаар ингээд бут шатж байхдаа ингээд Moses-тэй ярьсан гэж үздэг. Тэгээд тийм болохоор рүү ингээд church дотор залбираа сууж байхдаа өршөөл гуйдэн штэ ээжтэйгээ яриад ингээд уучлагдмаар байна, би шинээр эхлэмээр байна гэж хэлдэг. Энэ бүх зүйлийг ингээд шинээр эхлэмээр байна, би бурханд уучлагдмаар байна, аврагдмаар байна гэж хэлдэг тийм. Тэгээд яг тэрнээсээ гараа явж байхдаа жижигхэн хосголт ороод гал шатж байгаа мод цолт бодтой бүх үд явцуд болдоо штэ. Тэгээд ерөнхийдөө бол рүү ч гэсэн өөрөө ойлгосон. Яг минь бол бурханаас ирж байгаа хариулт байна. Миний залбиралтын хариулт байна гэж хүлээж авсан. Цаашлаад сонирхолтой юм нь юу вэ гэхээр Moses өөрийнхөө арт түмнийг, Израилийн арт түмнийг Египтийн дарангууллаас авраад хар далайг ингэж 2 хуваарч гаталж гарч яваад 40 жилийн турш ингээд тал газар ийм элсэн цөлтэй газраар явсан. Үнэхээр ийм хүнд газруудаар явсан гайхалтай газар очиж амьдрахын төлөө тийм олон жил явсан. Даанч өөрөө Moses тэр газрыг очиж үзээгүй, чадаагүй. Тэгээд энэ нь хамгийн сонирхолтой юм нь юу вэ гэхээр рүүтэй яаж холбоотой вэ гэхээр рүү ч гэсэн яг тэр гайхалтай амьдралыг амьдарч чадаагүй. Өөрөө ингээд бүх хүмүүсийг аварцсан хэрнээ сүүлд нь өөрөө өөд болчдөг. За тэгээд би энд амар сонирхолтой юм ярьж үзээ. Манайха Moses өөрөө яаж өөд болсон гэж Байбл бичдэг вэ гэхээр ингээд тэд 40 жил цөлийн дундуур явсан гэж байгаа шүү дээ. Тэгээд ингээд уух ус авахгүй маш хэцүү нөхцөл байдалд явсан. Тэгээд бурхан ингээд Moses хэлсэн гэж байгаа байхгүй. За чи наа чулуутайгаа ярилцаад ингээд ус гуугаад үз. Чулуутай яриад үз гэсэн чинь Moses уур нь хүрээд
тэр чулууг цохоод авдаг байхгүй юу. Эсвэл зогсож чулуу нь ингээд дундуура хуваагдаад ус гарч ирсэн гэж ярьдаг. Гэхдээ бурхан ингээд хэлсэн гэж байхгүй. Чи миний үгийг сонссонгүй. Чи ингээд тэр гайхалтай газар очих эсгүй гэж хэлсэн гэж байгаа байхгүй юу. Тийм болохоор Мозесийн ямар уулан дээр илээ өөд болсон гэж үздэг. Тэр одоо хүртэл тэр уулан дээр нь өөрийнх нь биеийг хизээж олоогүй, өөд болсон газрыг нь ч олоогүй, ямар ч тач амар юм сонирхолтой ийм нууцлаг байдлаар өөд болсон гэдэг байхгүй Мозесийг. Тэгээ Мозес ерөнхийдөө маш ойрхон байсан, очих гэжсэн газартаа маш ойрхон байсан хэдий ч ингээд бурхны үгнөөс зөрөөд өөрийнхөө уурыг сонсоод ингээд гайхалтай амьдралыг өөрөө мэдэрч чадаагүй өөд болсон. Тэгээ рүү ч гэсэн яг тэрнтэй адилхан ингээд маш их зүйлийг туулсан те маш бүр ингээд юм бидний үдснээр ингээд аимшигтай зүйлүүдийг туулсан хэрнээ ингээд яг л өмнө нөгөө сурсан занг сураар бодгоо гэдэг монгол үг гэдэг ш тэр шиг ингээд тэр имийг хэрэглээд үнэхээр өөрөө өмнө ингээд тодорхой хэмжээний хүн хамааралтай болж шууд хамаарлал ингээд хурдан алга болчихгүй байхгүй юу шууд алга болохгүй тэгээд тэр хүн галамогийн өгсөн тэр имийг угаад харамсалтай өөд болчдөг зүүдэн дотроо overdose болоод те өөд болчдөг. Тэр нь бас л яг Мозестэй адилхан профеттэй адилхан байхгүй юу. Ингээд гоё амьдралтаа хүрэхэд жоохон үлдсэн байсан хэдий ч ингээ өөрийнхөө ингээд тэр хамаарал өөрийнхөө тэр алдаанаас олоод ингээд өрөвдөлтэйгээр ингээд зүүдэндээ ингээд хорвоогоо салчдаг. За тэгээд хамгийн сүүлийн үнэн нь ингээд би ярих гэдэг хүн Али байхгүй юу. Алиг бол бид нар хаардаг шүү дээ. Яг ямар амьдралтай байсан өмнө бурхныг олохос өмнө ямар амьдралтай байсан те эхнэрээ араар тавьдаг, эхнэрээ зодддаг. Ингээд гэр бүлтэй амар юм токсик хүн байдаг те. Гэтэл маш том аваарт ороод хаглаанд ороод тэгээд бурхныг өөрөө олсон гэж ярьдаг. Залуучуудад тусалдаг болсон те. Янз бүрийн хамааралтай байгаа залуучуудад туслаад амьдралын дээр дүүлгэхэд ингээд тусалдаг болсон. Тэгсэн хэдий ч рүүг өөд болоход харамсалтай арх уусан гэж өөрөө ярьж цуудсан шүү дээ. Хамгийн сүүлийн уулзалтан дээр. Тэгээ би дахиж энд ирэхгүй гэж ярьдаг те тэр уулзалтан дээр. Бас тэгээ тэр уулзалтан дээр юу ярьдаг вэ гэхээр би одоо ингээд бурханд итгэхээ болсон. Би одоо ингээд юунд ч итгэхгүй байна. Энэ хороодлоход юунд ч итгэхгүй байна гэж ярьдаг. Гэхдээ бид нэр ингээд хамгийн сүүлийн хэсгээр харахад тэр гэр бүл рүү ирдэг шүү дээ. Гэр бүл рүү ирээд цуг хоол итгэхээс өмнө залбирдаг. Энэ хороодлоход ийм амар хүний хайртай үнэ алдаад энэ зовлон үүрч байгаа хүн болгон туслаасаа гэдэг тийм. Тэгээ бид нарт энийг яг юу гэж харуулах гэдэг нь вэ гэхээр хүн ундаг, хүн унаад бурхнаас холддог. Бурхнаас холдоод өөрийнх нь дотоороо итгэл үнэмшил ингээд юм хүнд газар очиод дампууралд ороод ингээд бурхнаас холддог үе байдаг. Гэхдээ буцаад ч гэсэн бурхан руу ирдэг. Тэр үед бурхан өргөлж хүлээж авдаг, өргөж уучладаг, өргөж хайрладаг. Тийм болохоор надад яг тэрийг харуулсан юм санагдаж байгаа байхгүй. Али ингээл ихэндээ бурхнаас хол байсан, дараа нь бурхантай ойртоод амьдрсан. Тэгээд тэр рүүгийн үхлээс болоод буцаад ингээ холдсон. Тэгээд ингээ буцаад хүрээд ирж байгаа байхгүй. Энэ бол яг юм энгийн зүйл гэдгийг харуулсан байхгүй. Хүн бид нар бол угаасаа л тийм. Бид нар бурхнаас холддог үе бид нар зөндөө байгаа. Бурхантай буцаж хамгийн гол нь тэрийг ойлгоод очдөг үе байх хэрэгтэй байхгүй. Ингээд бурхнаас холонгуудаа бантаад цаашаагаа ингээд харанхуй нөх рүү явах биш, харанхуй түнэл рүү явах биш, буцаад гэрэл рүү ирэх хэрэгтэй. Буцаж эргээд би буруу юм хийсэн байна гэж буцаад ирэхэд бурхан үргэлж хүлээж авна гэдгийг яг энэ хамгийн сүүлийн ангиар харуулсан юм шиг надад санагддаг. Тэгээ хамгийн сүүлд нь бас нэг юм нэмэж хэлэхэд тэр Christian гэр бүл байгаа штэ. Тэр гэр бүл маань хамгийн ихний анги дээр залбирч байхдаа ингэж хэлдэгтэй. Энэ гайхалтай улсыг Америк улсыг энэ амьсгийн бүх хортой зүйлүүдээс холдуулаасай гэж гуйдаг бурхнаас. Тэгээ үнэхээр Америк бол гайхалтай Christian улс, ууг нь бол Christian гайхалтай улс. Даанч тэгээ одоо яг энэ амьсгийн харт тамхи энэ бүх зүйл тийм биеийн үнэлэлт энэ бүх зүйлээс болоод ямар гайхалтай улс юу болсныг бид нар ч гэсэн мэдж байгаа. Тэгээд ерөнхийдөө бол надад энэ season 3 бол бусад бүлгээс илүү хүнд санагдсан. Илүү хүнд, илүү их утга агуулгын хувьд маш гүн утгатай тий. Үзэхэд ч гэсэн зарим хэсгүүд нь бол үнэхээр аимшигын тухгүй байсан. Тэгээ миний бодлоор сүүлийн анги дуусаад хүн болгон дотроо яг ийм хүнд үлдсэн юм санагдсан. Надад яг ийм одоо сэтгэл амарсан юм нэг байхгүй. Гэхдээ яг хүн болгон яг амар юм бодолтой гүн юм бодож үлдсэн юм шиг надад бол санагдаж байгаа. Тэгээ би бол ерөнхийдөө энэ сериал нэг дуртай биш. Анх гарсан цагаас нь ч нэг тийм хайртай дуртай бол байгаагүй. Гэхдээ эхний ангийг үзээд одоо 4 жилийн дараа эхний анги гарч байгаа шүү дээ 3 дугаар бүлэг нь. Тэгээ би сонирхоод үзэхэд Christianity-ийн талаар ярьж эхэлсэн. Тийм болохоор би үнэхээр сонирхоод энийг үзье. Энэ яг ямар үр дүнд хүрэх гээд байна.
Тэгээ магадгүй би үзснийхаа дараа бичлэг хийж байгаа гэж бодсон. Тийм болохоор өнөөдөр өөрийнхөө тэр бодсон байсан зүйлээ биелүүллээ. Тэгээ та нарт яг ямар санагдав season 3 яг юу бодов, юу санагдав, би яг юу алгасан байна, эсвэл би эсрэгээр яг юу буруу ярьсан байна гэдгийг комментт бичээрэй гэж гомоор байна. Тэгээ хамт энэ мөч хүртэл энэ бичлэгийг дуусталцсан байсан баярлалаа.